сэтгэлийн зүй гэх юм бол хүүхэд нөгөө ямар нэгэн байдлаар өөртөө итгэлгүй байх, магадгүй нөгөө бие хайл нэг хэсэгт одоо юу гэдэг сэтгэл ханамжгүй байх ч юм уу. Эдгээр одоо байдлаасаа одоо нөгөө хүүхэд маань өөртөө итгэлгүй, өөртөө итгэлтэй байна гэдэг маань яг хуу бидний харж байгаагаар бол одоо цааш гарах одоо амьдрал тохиолдох олон одоо сонголтууд дээр их чухал нөлөөтэй юм болов уу, чухал хажуу тогтолтой болов уу гэдэг. Их сургуульд орох, одоо ангиа сонгох, дээрээс нь тэгээд цаашаа ажилд орох тий. Тэгээд дээрээс нь одоо юу гэдэг ирээдүйд хань нөхрөө сонгох дээр хүртэл аюул чухал. Итгэл ерөөсөө тэр хүний дотор л байгаа шүү дээ. Уг нь бол тийм. Тэгвэл тэр дотор байгаа итгэлийг хаанаас нээж илрүүлж болох уу гэхээр ерөөсөө хэр гой сайхан харагдаж байгаас ерөнхийдөө хүн чинь өөрөө нэг юмд тий. Хүний харц намайг яаж харж байгаагаас хүн өөртөө итгэлээ олж авдаг байхгүй. Одоо жишээлх юм бол хоёр хөл дээрээ тий зэрэг жингээ өгөөд ингээд одоо Wonder Woman зогсолт гэж ярьдаг да. Одоо тийм зогсолтоор хүнтэй ярьж байгаа хүн өөртөө илүү итгэлтэй харагдах уу? Альсвал ингээд ингэчээд гараа ингэж барьчаад ярьж байгаа хүн илүү итгэлтэй харагдах уу тий? Өөрөө өөртөө таалагдахын тулд өөрийгөө ингээд гадна талаас нь ч тэр дотор талаас нь ч тэр зэнэглээд эхлэх юм бол тэндээс хүн өөртөө итгэлийг олж авдаг. Харин яг энэ ч утгаараа бид манай хөтөлбөр дээр одоо сэтгэл зүй яг мэргэжлийн хүүхдийн сэтгэл зүйч бол орж ирдэг. За сэтгэл зүйгээ таньж мэдэх те. Тэгээд сэтгэл зүй одоо өөр тохиолж байгаа аливаа асуудлаа таньж мэдэх. Тэн дээр одоо би ямар арга хэмжээ бас авч болох юм. Би хэд дуурлаад идэм үү, стресстэй идэм үү, юунаас болоод идэм тэрийг таньж мэдэх бол айгүй чухал. Тэгээд ер нь хүн өөрийгөө таньж мэднэ гэдэг чинь бас айгүй чухалчод байгаа байхгүй те. Миний одоо